Сайн байцгаана уу? Та бүхний гэр бүлийн гишүүн Том Скил байна. За хажууд манай Techland-тай голлон ажиллаг Скил байна тий. За энэ 7 хоногт ерөнхийдөө олон мэдээ байсан. Гэхдээ базаад ялах бүгд нөрөх гэж хичээ. Тэгэхээр би хурдан шаардлагатай болж байгаа гэсэн үг. За. Чи биткойн логог хэн зохиосныг мэддэг үү? Мэдгүй. За анхны анх мэдээж үүсэн байгуулсан Satoshi Nakamoto BC гэсэн өсгтэйг нэг шар зоосноор хөвлөсөн байгаа лого хийжсэн. А тэгмүүд энийг дараа нь болонгуудыг одоо бидэс харагддаг. Би үсгийн дээр нөгөө дээшээ доошоо нэг юм зураас татчихдаг шүү дээ. Тэр зураас тагаар дахиж тэр шар зоосон дээр хөвлөд тэгсэн чинь энэ дээр нь болгоод community-гаас нь Beatboy гэдэг user нэртэй аккаунт ба тэр нэг Beatboy гэсэн YouTuber бол биш шүү. Тэр Beatboy гэдэг user нэртэй тухайн аккаунт гэхгүй. Энэ YouTuber Beatboy-с өөр. Тэр хүн болонгууд яг тэр нөгөө нэг шар дээр биткойны цагаан хөтөл лог юу би үсгийг тавьсан байгаа лог ах хийж 2010 оны 11 сарын 11-ний өдөр хийсэн байгаа. Тэгээ би үсэг налгуу цагийн зүүн дагуу 14 градус налсан. Тэгээ яа налаад гэжтэй. Яг бүтэн ийм 90 градустай усаа байдаг шүү дээ тий. Тэгээд энэ логог хамгийн сонирхолтой зүйл гэх юм бол энэ логог дурын хүн аваад хэрэглэж болно. Тэгээд арилжааны зорилгож гэсэн ашиглахыг зөвшөөрсөн. Бүгд нээлттэй үү. Яг нэг оюуны өмч ч гэсэн онцлог юм шүү дээ. Тий. Олон нийтийн өмч гэсэн. Окей. Community-гаас гарсан лого гэсэн. Тэрнгээр одоо ярина гэдэг. Сонирхолтой юм байна тий. Окей. За энэс гадна нэг сонирхолтой юм болоод байгаа нь энэ Орос Украины дайн. За дайны гол зүйл яг хаа. Дайнаас гадуурх биткойнтэй холбоотой юм юу юм чинь тэгэхээр юу гэдэм бэ? Зосон холбооны улсын за хамгийн том нэг юу газар холбоолагчдын нэг өөрийнхөө тухайн улсын бас хамгийн одоо юу гэдгийг биткойн олборлох газартай хамтраад газар холборлох явцдаа flare gas гэдэг юм үүсдэг юм байна. Тэр юу гэдэг нь шатаалт одоо нэг цэвэрцэн гарч хахад илүү тасаад шатаад гэх юм да. Тэгэхээр одоо ингээд нийт газраас одоо олболж байгаа тосны баг 20% нь энэ шатаалт дээр явчихсан юм байна бас. Өөрсгөө шатаагддаг гэсэн. Тэгмүүд энэ процессээс цахилгаан гарч аваад тэр цахилгаан агшлан биткойн майн их боломжтой байх талаар энэ хоёр компани хамтраад ихэд ярьж байгаа юм байна. Яг нэг Salvador шиг юм шүү дээ. Алтуулах эрчим хүчээр биткойн майн хийдэгтэй адилхан одоо Орос ч үгүй OPEC-ийн бас том гишүүлтэй газрын салбарлалтаар нэлээд том байдаг. Яг тэр бас дими 20% шатааж байгаа юм яг бас ашиглаж чадаад одоо тэргээр биткойн майн хийж байгаа гэдэг нь бол өөр айгуу сайн мэдээ байгаа юм байна да. Тийм яг тэр процессыг ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх болохгүй байна. Угаасаа тэр газар нутгийн холбоох процесс тэр илүүдл одоо юу гэдэг илүүдэлч тэр бохирч гэж хэлээ басгаа. Тохиромжгүй. Ямар ч байсан тийм газар нутгийн шатах хэрэгцээ угаасаа гардыг юм байлээ. За угаасаа манай дизайн юу манай эдитер яг тэр газар нутгийн компани нэрийг нэг нийт текст аваад би юу тий та өөрөө за тийм текст 2-1 50-50 өгчих бах гэж найдаж байна. За энэс гадна нэг сонирхолтой юм болоод байгаа нь бас нэг дата ба биткойн хүмүүс авч яаг уу гэсэн. За энэ датанд би надад яг асууя заяа. Биткойн өсөх юм өсөхгүй. Одоо ингэж чи ингэ зовлонтын трендтэй байгааг бүгд мэдж байгаа. Тренд юу нь яг энэ датан дээр үзэхэд тренд хизээ иргэдэг. Одоо яг тэр датанаас нь харах юм бол угаасаа өснө л гэж харна шүү дээ ирээдүйд. Яагаад гэж байгаа юм бол за өнгөрсөн жилийн яг өдөрт хэдэн wallet биткойн байсан. Биткойн ашигладаг. За одоо хэд байгаа? Тэгэд хэдэн газар биткойныг хүлээн зөвшөөрдөг гэсэн. Одоо хэд байгаа? Тэгээд хүмүүс хэр биткойн гэдэг юм сонсцсон байна. Ер нь coin гэдэг юм лөөчгээд хамаагүй сонсцсон байна гэж үл олон нийт чинь ихэд энэ төрлийн нэг буруу ч хамаагүй гэсэн ер нь мэдээлэл авч яана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр түгээлсэн сайжиж байгаа юм чинь өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ жил өсөх магадлал нь илүү өндөр байгаа гэсэн. Ер нь маркетингийн юу шүү дээ, тий. Сайн ч мууч бай. Мэдчил байвал маркетинг ажиллаж байна л гэсэн. Тэгэхээр орсон биткойн мэд датан дээр суйрлуул тийм л хэл та. Тэгэхээр за майнерын хувьд гэж ятад яг хэдийн хэмжээнд майнерууд байсан. Хэдийн хэмжээнд майнерууд буцаад одоо олборлож эхлэх ч юм уу эсвэл майнерууд биткойнаа зарсан үед ундаг ч юм уу. Тим дата байгаа юу? Бага. Би яг энэтэй холбоотой мэдээ уншиж байсан. Энийг ярих юм. Тэр юу байсан бэ гэдэг тэнгуут байна. Arcon Research гэдэг газар байгаа. Эдний газар гаргасан судалгаар болонгууд олон нийтэд нээлттэй одоо тэр биткойн майн хийдэг компаниуд ер нь 5 сард олборсон биткойн бүгднийг сэл хийсэн байна гэдэг. Зарсан гэсэн үг үү? Тийм дүнлэлтэн төрсэн. Ерөнхийдөө бол сар болгон биткойн майн хийж л байгаа. Гэхдээ 30-40% зах зээл нөлөөлөлд үлдсэн өөрсдөө авч үлдсэн юм л да. Хоол идвэс махна шүү дээ. 5 сарын хувьд болонгууд 5 сард олборсон яг зөвхөн 5 сарын хувьд ч олборсон биткойн бүгдийн зах зээлд нийлсэн бах магадлал өндөр байна гэдэг зүйлийг өөр хийсэн тулгаас гаргаж тавьсан байлээ. Тэгээд өнгөрсөн лоногт бид нар шинээр 13,000 гаруй бүхэл биткойны эзэмшигчтэй болсон байгаа. Тэгэхээр бас нэлээд олон хүмүүс wallet авч хадгалж байгаа гэсэн үг үү? Тэгээд хамгийн бага буюу одоо 0.1-ийг буюу түүнээс дээш одоо биткойн эзэмшдэг хүмүүсийн тоо 3.6 саяд хүрчээл. Окей, тэгэхээр илүү олон тархаж чадж байна гэсэн үг шүү дээ. Олон тархаж байна. За тэгвэл саний тэр датан дээр шанс нэг асуулт асууя заяа. 5 сард майн хийсэн хүмүүс бүгд зарчтай юм. За. Тэгвэл яг энэ шиг өмнөх дата байгаа. Чинь одоо 2012 оны тэдэн сард бүх майнерууд койноо зарсан. За адилхан тохиолдол байна шүү дээ, тийм. Тэгвэл яг энэ зарсны дараах
үйл явдал юу болдог вэ гэдэг талаар. Яг уун дээр энэ дээр яг ийм юм байдгийн. Энэ ихтэй одоо л хэрэгжиж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Нөгөө нэг биткойн майнер жуустай хамгийн том хоол өрдөлчдөг. Тэгмээд энэ хүмүүс нийлүүлэхэд үн угаас огцом ундаг. Гэхдээ энэ хүмүүсийг огцом нийлүүлэлт хийсний дараагаар биткойн бол ер нь илүү тохиромжтой байдаг юм байна. Үн хангалттай унтсан байдаг. Яа тэгээд энэ хүмүүс чинь нөгөө өөрсдийнхөө үйл ажиллагаа тохиромжтой болохын тулд зарлах гаргаж авч байгаа. Яг энэ үед үн ундаг. Энэ үед ингээд эргүүлээ суулж авахаас айгүй ашигтай байх магадлал өндөр байт юм байна гэж яригддаг байсан. Гэхдээ одоо хэрэгжих хэсгийг бас мэдэхгүй. Яг логикоор бодоод угаасаа зардал хэрэгтэй шүү дээ. Зардал авцсан хүмүүс ажиллаа сайн хийн. Ажиллаа сайн хийх нь цаана майн сайн хийж байгаа учраас ингээд олборлолт дахиж нэг зараад авах байхгүй хэрэгцээг хангацсан учраас ингээд аваад авах боломжтой гэж үзчихлээ. Логикоор л тийм л юм. Окей. Тэг чи юм энэ. За тэгвэл яг өнөөдөртөө тогтцоод Нью-Йоркт нэг NFT арга хэмжээ болж байгаа. За тэр нэлээд том NFT Нью-Йорк NFT 2022 гэдэг ийм том уулзалт болж байгаа. Тэр энэ дээр бас дэлхийн бас хамгийн том гэсэн ер нь топ төслүүд очсон байлаа. Bored Ape, Azuki, за Mibits үед ингээд бүгд очсон, бүгд арга хэмжээг очиж илээ. Тэгээ энэ үйл явдлыг дамжуулаад бас Eminem, Snoop Dogg хоёр бас нэг хоёул Bored Ape эзэмшдэг шүү дээ. Тэгээ тэр хоёрын Bored Ape-тэй нэг юм дууны бас жижигхэн клипийн хэсэг бас гараад байгаа. Тоодохгүй бас Bored Ape-тэй хүмүүс зөөлсөн бас нэг сайхан айдууны мэдчлэг Eminem-ээс тий 104.5-аар хүрэх баха. Өөр дэлхий дээр санаа. Аюу чи сайн нэг жоохон нэг биткойныг аюусын дэмжсэн амар тийм юм. Одоо зөв муулаа за. За тийм муулаа тийм. Энэ дээр бол этермийн үүсгэн байгуулж Виталик Бутерин гэж залуу шүү дээ. Тийм унаа л гэдэг шүү дээ. Тийм. Цаа ч юм бол ингэж хэлсэн байгаа. Одоо ихэнх аналистууд Plan B хүртэл баг ярьжсэн баг. Stock to flow гэдэг модельийг аюух барьж би одоо энэ гаргаж иж биткойн одоо энэ модельийг бол яг дагж байна. Үн өснө гэдэг тийм хурам таамаг өгсөн. Зах зээл унаа. Модель ч бол хийсвэр зүйлээ. Батлагдаг юм. Одоо stock to flow модель ч баг алдагдсан. Тэрийг одоо ингэж хар. Тэгэхээр энэ модель ч ингэ хүчингү болж эхэлж байна. Тэгэхээр 20,000-аас унах хуналт илүү хүчтэй одоо доош амжиж магадгүй гэдэг санааг ирээд гаргаж ир тавьчихлаа. Тэгээ ер нь юу л халтаа нас нөө массын сэтгэл зүг тогтцаан тогтоож байгаа юм байгаа шүү дээ. Яагаад 20,000 төр биткойн тогтож байгаа гэдгийг бидний даалгавар хэмсэрт ингээд олон мэдээ явж байгаа шүү дээ. 20,000-аас шалвна 20,000-аас доош орохсгүй гэдэг шалвныг хэрвээ доошо эвтгэл юм бол за магадгүй биткойн сонирхдаг ингээд 100 хүн байлаа гэхэд нэг 40 ч юм уу 30 ч юм уу айгүй сэтгэл алдрах байх л та. Тэ. Шүүрэн шантрах байх. Тэр шантралт яг зах зээл дээр юу болох вэ? Тэр шантралт нь өөр ханшиг амар хүчтэй унах нэг импульс хөдөлгөөний юм болох болов гэж би бодож байна. Тэгэхээр энэ дэр нэмэгдэх нөгөө нэг байгууллагууд их орж ирсэн шүү дээ. Тэр чинь болгонд өрсөлдөөн цацал бидний даваа талгаж ирдэг юм байсан бол одоо монетын цацал бидний сул талж байна л да. Яг тэгвэл тэр байгууллагууд биткойн барьцаалаа ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө хөрөнгөд биткойныг тооцоолаад хөнгөтэйгээ тооцоолаад зээл авсан байдаг. Тэнгууд төлбөрийн чадваргүй болчих юм бол нөгөө биткойныг зараад үеийн бүр амар болчихно. Тэрнээс хавуулаад селсүүсийн асуудал байгаа. Market strategy бол сайн market seller бол гайгүй л гэдэг ба шүү дээ. Үнэхээр гайгүй ч юм уу үгүй ч юм уу. Доком бол зөндөө гайгүй гэж хэлж ирсэн. Одоо бол үнэхээр гайгүй бишээсээ бүгд мэдж байна. Тэгээд дээрэс нь LFG Foundation-ы одоо тэр Солонгост байгаа гишүүд нь бол ингээд солонгослын хөлийг давах ирэхгүй болсон юм. Хөлийн орилцсан. Тэгүүлсэн байгаа. Тэгээ доком өөрөө гайгуулах шүү л шүү дээ. Яг өөрөө бол заач байгаагүй хаа. За өөр сонирхолтой юм дээ. За өөр сонирхолтой гэвэл юу хасан Deloitte гэдэг аудитын байгууллага байдаг. За нэгтлэн модч хүмүүс бол аягүй сайн мэдэх ба. Тэдний болонгууд New York Digital Investing Group гэдэг компанитай хамтраад бизнесүүдэд шинээр биткойныг хэрхэн яаж ашиглах вэ? Одоо хууль хэрэгцэн орчинд болон санхүүгийн өсөлт хэрхэн бүртгэж гэх юм уу? Их талаас нь ерэн зөвлөе гэдэг ингээд стратегийн хамтрал байгуулсан байлаа. За энэс гадна нэг зүйл хэлхээ марчиж. Cardano гэдэг койны хувьд нөгөө Vasil hard fork гэдэг зүйлсэн. Энэ болгонд Cardano-гийн гүйцэтгэлийг аягүй сайн сайжруулна гэдэг аягүй шинэ одоо том системийн шинжилэл байгаадсан. Энэ 6 сарын 26 байсан баха. Төлөвлөгдсөн байсан. Дахиад нэг сарын хугацаатаар хойшлоод 7 дугаар сарын сүүлийн 7 хоногт гарна гэдэг том шинжилгэсэн байгаа. За ингээдээ ингээд ийм мэдээ гаргахлаар үн жоохон доошо савлах гэдэг талтай. Тэгээ амлалтандаа хөрсөнгөө гэдэг болоод. Гэтэ нэг бод талаараа төслийн удирдлага нь бас зөвлөх л та. Энэ зах зээл ийм амар айцтай байгаа үед мэдээ зарлаад байдаг те. Үнэхээр амар юм хийсэн байдаг. Тэрийг бас зах зээлд хүмүүстэй хоол хийж хүмүүстэй бэлэг барьмаар байгаа байдаг. Тэгсэн чинь зах зээл нэм амар унтсан байгаа 1000 бэлэг бариад энэ чинь өөрөө ямар ч нөлөө байхгүй. Нөгөө хоол хийж байгаа хүмүүстэй ашиггүй учраас хорссон байж магадгүй. Тийм төслийн банкны зүйлс болгоод яг ингэж хэлээд байгаа.
систем угаас нэг л сайжруулсан юм чинь энийг ингээд яаж жалаад хөдөлтэй юм хийжсэнээс сайн тэлмөр сайн юм хийж яа. Алдаа багтаа юм хийе гэж тайлбарыг гаргаж тайсан. Гэтэ ер нь ямар төсөл тийм тайлбар тавих болох л та. Тийм. За тэгээд сүүлийн мэдээний болонгод бидний Twitter дээр болсон судалгаатай холбоотой нэг мэдээ өгч. Хүмүүс бол Tether-д аягүй ихтэй юм байлээ. Тэгмүүд бид нэг хэлээд байгаа шүү дээ. USDC-ийн ард жинхэнэ нөгөө нэг мөнгөний эзэд байгаа. Тийм, хувилдааны онлоор бол тэгээд USDC угаас амар хөссөн. Тэгмүүд энэтэй холбоотой судалж үзсэн чинь Ethereum-ийн одоо ингээд сүлжээгээр хийгдэж байгаа USDC-ийн volume болонгууд USDT-ийг бол давцсан байгаа юм л. Volume бол хэмжээ гэсэн үг шүү дээ. Tether-ийг бол давцсан байна л гэсэн үг шүү дээ. Ethereum-ийн одоо сүлжээгээр дамжуулан хийж байгаа USDC-ийн гүйлэн Tether-аас илүү байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө та stable coin авч хадгалахдаа ч гэсэн stable coin унж болдог гэдэг бид USD-гээр T-гээр авсан. UST болсон дунаа гэдэг. Тэгмэд та stable coin хадгалахдаа ч гэсэн USDC, BUSD, USDT гэж бас хувааж хадгалвал эсвэл бууруулж магадгүй юм байна гэж ер нь бодоод байгаа. Ялах тийж хадгалахыг бас хичээгээрэй. Тэгээ ер нь бол бид нар өндгөө олон сагсанд хийж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг энэний зарчмаар stable coin гэсэн ундгийг харцсан учраас USDT, USDC, за тэгээ BUSD те ажиллах илүү доктортой байж болох хэмжээний тэр market cap-ыг харчихгүй 24 цагийн те хэрэг волюмтай байна, хэрэг эрсдлийг дааж чадах боломжтой нэг нь харж агаад бас хуваагаад тараан байршуулж дүүрэх. За дотоодын зах зээлийн мэдээ нэг хаахтар юм болсон гоо. Гэхдээ яг нэг сайн мэдээ монголчуудын хувьд аягүй сайн мэдээ байгаа. За тэр нь бол Crypto Expo 2022 гэдэг энэ Азийн Expo болж байгаа. Сингапурт болж байгаа ивент дээр за X-Meta-гийн төлөөлөл оролцсон. За Dev үзэж байгаа бол хай. Dev ихтгэл тавьсан, X-Meta танилцуулсан. Ингээд энэ 8 сараас хойш үйл ажиллагаа явсан. Тэдэн сард нэгдсэн. За ингээд энэ үйл ажиллагааныхаа тайлбар нэлийг тухайн Expo дээр тавьсан байлээ. За тэр Expo-гоос X-Meta дээр шилдэг стартап Crypto Exchange гэсэн шагналыг аварцах гэсэн байл л дээ. Тэгээ маш богино хугацаанд их зүйлээ хийж чадсан байна. Тэгээ баяр хүргэе. Тэгээ Монголын зах зээл нэг юмрхүүл байлаа да. За. За би нэг сүүлийн нэг мэдээ хэлээд дуусчих. Энэ бол Зимбабвестай холбоотой заяа. За. Яагаад энэ мэдээг сонгож авч явах гэдэг нь вэ гэхээр энэ бүр ингээд Монголыг үдчихсэн гэсэн. За. Зимбабв залуу байхгүй юу? Японоос машин оруулж Зимбабв зардаг. За. Тэнгуут тэр залуугийн хэлж байгаа нэг Монголд бас тийм шүү дээ. Манай хүн биткойн хэлдэг байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр шууд Японд байгаа хүн лугаа тэр нөгөө нэг бие машин авсан гэсэн хүнээс шууд салын авангуудаа мөнгө шууд биткойн болоод тэр дор шилжүүлчихдэг. Тэнгуут нэг амар хугацаалтгүй орчдөг юм байл та. Тэгвэл цаалын хүлээж авангуудаа шууд машина шип хийчихдэг. Тэгээ энэчнээс өөр ингэ тоглож иж мөнгө болдог. Тэгээд яагаад биткойныг сонгосон юм бэ гэдэг нь Зимбабвеас одоо ингэ Япон руу мөнгө шилжүүлэх явц маань Свит гүйлгэн дээр асуудал үүсэх байх. Уддаг 2-7 хоног баг болчих гээд байдаг. Тэгээд дээрээс нь юу хадаг шимтгэл өндөр тэ. Тэгээ би биткойныг ингээд амар тэмдэж чадаа олж бизнес хойшиг энэ бизнесийг хэрэглэж байгаа. Тэгээ би BMW орж зарах амар дуртай гэж хэлсэн бэл. Тэгвэл би одоо Монгол амьдарч байгаа хүмүүс ч гэсэн хэрвээ төлбөрийн дор нь шилжүүлэнгүүт нөгөө хүн чинь ингээд итгэлтэйгээр бараг чинь наашаа явуулж чадах хүн байвал яг энэ моделийг авч ашиглавал бас үр дүнтэй байх магадaltaй юм биш үү? Яг л криптогийн давуу тал л да тий. Банкыг үгүй гэсэн одоо хамгийн давуу тал шүү дээ. Яагаад Зимбабвес Япон руу 2-7 хоног чамд нэг 10,000 шилжүүлэх хэрэгтэй юм тий. Секундын дотор бит хоёрын хооронд хинч байхгүйгээр бах гэл хоёул мөнгөө солилцол бараагаас солилцож байгаа бол энэ бол яг криптогийн хамгийн том давуу тал болж байгаа. Тэгэхээр ирээдүйн штэ. За, техникл анализ шилжихээс өмнө нэг урамшууллын мэдээлэл зарлж байна. За, манай description линк байгаа. За, энэ линкээр орж бүртгүүлээд формыг та бүглөөрэй. За, тэр нь яаж байгаа вэ гэхээр манай referral линкээр бүртгүүлсэн хүмүүс зориулсан ерөнхийдөө урамшуул гэсэн үг байхгүй юу? За, хэрвээ та Binance аккаунтгүй эсвэл өөр аккаунттай бол аккаунтын нэгний нэр дээр нэрж чад манай нөхцөлд олцож болно. Манай referral линкээр бүртгүүлсэн хүмүүс маань энэ формыг бүглчөөд тэгээд хамгийн бага $10 одоо нэг арилжаа хийцэн байх шаардлагатай. Тэнгууд энэ хүмүүстнээс Binance өөрөө сонгоод 17 тэнцэх хэмжээний биткойныг өгөх юм байна. Тэгээд хугацаанд 100 сарын 30 дуусах учраас тэрнээс өмнө ингээд яаралтай судалгааны формоо бүглөөд submit дараад тэгээд $10 арилжааг хийгээрэй. Би болгоо. За. Би надад ч бүртгүүлээд $10 биткойн авчлах уу? Болно шүү дээ. Гэхдээ ялгчийг бит хоёр сонгохгүй Binance зүгээр сонгоно. Тэгэхээр чи Binance бодлоготой юм чинь. Би шалрах болов. Тэгтээ ийшээ яс энэ бодолт харуул та. Роналдотой адилхан бодолт хүмссэн маань. Томс гэл. За окей. Техникл анализын бодол шууд шилжицгээе. Шилжицгээе. Матч. Technical analysis-ийн болонда тавтай морил. За, Siki маань ямар coin дээр ямар шинжилгээ хийсэн бэ? За, миний шинжилгээ хэсэл чиний харилцаанд нууцаар орсон оролтуудаас тайлбарлаж өгье гэж бодлоо. Дээр нас Bitcoin dominance-с эхлэх ярих гэж бодож байна.
За BTC-ийг бид хамгийн сүүлд хаанаас харж ирсэн бэ гэхээр за энд багт нь хэдүүлээ шинжилгээ хийсэн байна. За энд нэг магадгүй bullish pattern bearish pattern үүсэж байна. Дээшээс тэрх юм бол огцом гараад за дээр дахиад bullish pattern үүсэх юм бол тийш чиглэл хөдөлгөөн ороод магадгүй үгжсэн бол за энэ том таазыг сэтэлж чадахгүй эндээсээ тест аваад буцаад доошоо маш хүчтэй ороод ирсэн байгааг харж байна те. Тэгэхээр одоо хаана энэ цэг маань очиж зогсох вэ гэдгийг таамаглаж үзцгээе те. За ингээ харах юм бол энд тааз болж байсан тааз шал магадгүй дахиад шал болж магадгүй. А гэхдээ түн энэс наан ямар арга байна гэхээр за наан ингээ тренд лайн эндээс зүгээр ингээ татаад үзэх юм бол энд мөн адил жижиг гарч аваад тааз за энд мөн тааз ингээ болж байсан цэг дээр ирээд одоо энэ тэрийг шалуулж чадахгүй юу? Хэрвээ энэ дээр шалуулж чадах юм бол биткойн л байлээ. Эргээгээд мөнгө өрөнгө орох ч юм уу те. Эндээсээ биткойн мөлийн рейнж хөдөлгөөнд орж ирэх болов. Ямар ч зэн зогсцыг нь энд байж магадгүй гэсэн байдлаар таамаглаж байгаа. За үүнтэй зэрэгцээд биткойн дээр том цагаар энийг нөө Instagram дээр reels болж оруулсан. За энийг үндсэндээ үндсэн хөдөлгөөн correction гэж үзэх юм бол үндсэн хөдөлгөөн энэ хөдөлгөөн энд ороод ирсэн байгааг харж байна те. Энэ үндсэн хөдөлгөөн энд ороод ирсэн. Тэгэх юм бол одоо энэ correction хөдөлгөөн энд орж ирэх үү гэдэг хүлээлттэй байгаа. За одоо яг ийм байдлаар ханш маань ямар ч байсан энэ саарлаар тодруулсан байгааг харж байна те. За энэ дагуу ерөнхийдөө маш төстэй хөдөлж байгаа. Тэг магадгүй эндээс иймэрхүү correction хөдөлгөөн орж ирж байгаад дахиад доошо чиглэл хөдөлгөөн орж ирэхгүй ирэхгүй юу гэдгийг хүлээх үлдэж байна да. Тэгэхээр эндээс ямар ч сан correction хөдөлгөөний хүлээлттэй байгаа. За биткойн дээр баг цаг дээр энэ дээр нэлээд олон арилжаа хийсэн. Энэ арилжааг ер нь тухай бүрт нь Twitter дээр жиргэжсэн. За эндээс бид нар лонг орж исэн. Биш эндээс лонг ороод эндээс шорт орж исэн байгаа. Тэг хамтаа арилжаа хийсэн хүмүүс байгаа бах. Тэг ямарсан миний орсон хийж байгаа шинжилгээ ямар нэгэн байдлаар арилж байна. Зөвлөгөө биш зүгээр харж байгаа өнцгөл хуваалцж байгаа төдий байгаа шүү. Тэгэхээр яагаад энэ дээр бас шорт арилжаа нийтвэ гэхээр за ерөөдөө том цагаараа жоох 15 м жоохон зум аут хийгээ харах юм бол bearish pattern цэвэрхүү үсээ тааз. Тэжлсэн эндээс ер нь шорт арилжаанд орё гэж байгаад тэгээд амжаагүй байжгаад эндээс жоохон уналтын жид баг цаг дээр хөдөлгөөн харж байгаа эндээс шорт арилжаанд орсон ба. Тэгэхээр одоо энэ шал энд fake outтай шал за магадгүй стрим бол энэ доо байна. За дахиад bearish pattern үүсэх юм бол доошо чиглэлгүй ороод ирэх баха. За доошо атом дээр жарилж яасан те. Тэгсэн. Атом дээр яаж арилжаанд орвоо гэж асуумаар санамсаргүй оржээ. За Dogecoin дээр хэвлээ урд нь бас нэлээд дээр арилжааны бас таамаг гаргаж ирсэн. За энд маш том bullish pattern үүсэж байна. Шал за магадгүй ирэх юм бол дахиад шал байж болох болов гэсэн зэгээс харсан шалан дээрээс ирээд ямар price action харж байгаа юм те доош орж чадахгүй эсрүүсэл аваад байгаа учраас эндээс long арилжаанд том skill оржээ. За matic дээр энэ дээр head and shoulders гэдэг паттерныг мөн адил Twitter дээр тайлбарлаж өгсөн байгаа. За ягаад head and shoulders вэ? Head and shoulders-ыг нь яаж тодорхойлох вэ гэсэн. За head and shoulders-ыг хансрах уу гэхээр за энэ дээрээс head and shoulders гэж үзээд толгойн shoulder. За ингээ харах юм бол хидөө харагдаж байгааг харж байна те. Хэд бол мөр толгой мөр. Тэгээ neckline-ыг үзчихдэг. За энэ дээрээс тест хийх юм бол эндээс long арилжаанд орох гэсэн ерхэд онол байдаг. За эндээс харах юм бол эндээс left shoulder үүссэн, head тэгээд right shoulder энд үүсээд дээш чиглийн бүсэлтэн ордорч байгааг харж байна те. Тэгэхээр improve байдлаараас Google дээрээс chart pattern гэж хайгаад иймэрхүү хөдөлгөөнийг хараарай. За баярлаа. Баярлалаа.